Christopher Brian Hill нь Urbex Hill нэртэй YouTube сувгаар танигдсан хотын хаягдсан байгууламжийг судалдаг судлаач юм. Сүүлийн 10 жилийн турш тэрээр Америкийн нэгдсэн улсад даяар орших хамгийн с ิจ гтэй орхигдсон барилгуудад очиж бичлэг хийсээр иржээ. Түүний аяллууд ихэвчлэн нүцлэн таамаглахын аргагүй, зарим тохиолдолд амь насанд нь аюул учруулж болзошгүй нөхцөл байдалд хүргэдэг. Мэдээж хаягдсан газруудад очиж үзэх нь хамгийн аюултай бөгөөд тэнд золбин нохоо, гэр оронгүй хүмүүс, нэм бактери, нурж болзошгүй барилгууд зэрэг маш олон эрсдэл нуугдаж байдаг. Ийм газруудыг өдрийн цагаар найз нөхдийн хамт судлах нь аюулгүй байдаг ч Christopher ихтэй шүн ганцаар очдог байна. 2022 оны 6 дугаар сард Christopher Ohio мужийн Cleveland хотод байрлах Westinghouse Electric нэртэй хаягдсан үйлдвэрт очжээ. Анх 1894 онд байгуулагдсан үйлдвэр нь 7 өөр барилгаас бүрддэг ч өдгөө ихэнх нь нураагдсан байна. Энэхүү компаниг алдар зохион бүтээгч Томас Эдисон үндэслсэн бөгөөд Никола Тесла, Уильям Стенли зэрэг нэрт инженерүүд тэнд ажиллаж байсан түүхтэй. 1979 онд бүр мөсөн хаагдахаас өмнө энэ үйлдвэрт гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байв. Үүний дараа энэхүү барилгын судлаачид сонирхчдын зорж очдог хамгийн алдартай хаягдсан газруудын нэг болгон хувирчээ. 2012 онд Avengers киноны нэг хэсгийг тус үйлдвэрт зураг авсан нь дахин олонний анхаарлыг татсан байна. 10 жилийн дараа Christopher тус газарт очиж харсан бүхнээ бичиж авчээ. Эхэндээ эргэн тойрон маш намгүн, зөвхөн царцаа, шордны чимээ сонсогдож байв. Гэвч удалгүй буудал цааны чимээ ойролцоох газраас сонсогдож эхэлжээ. Cleveland хот сүүлийн 10 жилүүдэд Америкийн нэгдсэн улсын хамгийн аюултай 10 хотын нэгт тооцогдоод байгаа бөгөөд Christopher улам мэдүү айдас давтаж эхэлжээ. That's Cleveland. Wow. That's crazy. It's not even that far away from here. Oh, that sounds like a shootout. Барилга руу ормогц тэрээр хамгийн түрүүнд орхигдсон матрас олж харжээ. Энэ нь хэн нэгэн тэнд амьдардаг байх магадaltaй илтгэж байв. Хоёрдугаар давхурд гарахад зөвхөн түүний хөлөөрөө гаргаж буй чимээ сонсогдож байв. Харин доод давхурт юмс улам бүр эвгүй болж иржээ. Okay, I'm hearing something. Maybe it's an animal. There's animals down here. Christopher нэг чимээ сонссон ч үүнийг ямар нэг амьтан байх магадaltaй хэмээн тайлбарлаж байв. Гэвч тэрээр газар дээр 9 мм-ийн сум болсон нь нөхцөл байдлыг бол бүр ч илүү с ิจ гтэй болгосон байна. Магадгүй энэ нь цэргийнхэн ирж бэлтгэл хийдэгтэй холбоотой гэж магадгүй. Үргэлжлүүлээд ханыг дагуулan бичсэн олон хачин үгс дүрс байсан бөгөөд энэ бүхэн улам л төвшөртэй уур амьсгал бий болгожээ. Yo, you need some help, bro? Yo. He's not even responding. I'm gonna leave him alone. Get the f*** out of his way. Bro, that's crazy. 20 минут орчим тэр хаваар явж байтал тэрээр доош тонгоос нэгэн нэртэй таарсан байна. Тусламж хэрэгтэй эрсхийг нь асуусан ч эр ямар ч хариу өгсөнгүй. Ингээд Christopher эргэлзэж түүнээс сухтаажээ. I'm gonna help that dude out. I'm gonna give this dude a $20 bill. Yo. Hey, I got some money for you. Тэрээр буцаж очиод $20 өгье гэж шийдсэн ч тэр эрэхтэй аль хэдийнэ алга болсон байв. Зарим үзэгчид түүнийг буудал цаанаас цогтож байсан гэмт хэрэгтэн байж магадгүй хэмээн үзэж байгаа бол зарим нь харин ч сүнс байж болзошгүй хэмээн таамаглажээ. Удалгүй Christopher агаар дүрэн нисэж буй барьсарсан багваханадыг ажилласан байна. There's a lot of bats down here too.
Тэрээр өөр нэг өрөөнд ороход өмнө нь харсан этгээд булангийн сүудэр зогсож байсан ч Кристофер түүнийг анзааралгүй явжээ. Энэ үед нөгөө этгээд түүнтэй зэрэгцэн явж байсан байж магадгүй юм. Хамгийн сүүлд Кристофер чичирч буй гар утасны чимээ сонсоход өөр хэн нэгж бас дотор байгаа гэдэгт итгэжээ. Ингээд нөхцөл байдал улам бүр аюултай болохоос өмнө тэр газраас гарч чадсан байна. Тэр сэжиг бүхий этгээд хэн байсныг мэдээгүй ч түүнээс хойш Westinghouse электрик үйлдвэрийн тухай дахин бичлэг тэрээр оруулаагүй ажээ. Дараагийн бичлэг 2016 оны 8 сард хийгдсэн бөгөөд Эстонийн Тарту хотод байрлах нэгэн орхигдсон байрлагыг харуулсан. Бичлэг дээр 4 өсвөр насны хүүгүүд 1915 онд Эстон Оросын эзэнт гүрний нэг хэсэг байхад баригдсан хуучин орхигдсон саун руу зочилж байгаа нь харагдана. Энэхүү саун нь 80 жилийн турш ашиглагдаж байгаад 1995 онд бүрэн хаагджээ. Тухайн байрлал 23 жилийн турш ашиглагдахгүй байж байгаад 2018 онд бүрэн шинжлэхэд нь гол сахны салаан болон хуургасан бөгөөд одоо хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа. 2016 оны 8 сард бичлэгийн эзэн 3 найзын хамт уг барилгад орж үзэхээр шийджээ. Дотоош ормогц яг л тэдний төсөөсөн шиг ханан дээр хөвц хаасайг уургаж, халаагуурын төмөр зэвэнд итгэдэж, шалан дээр гарсан олон нүх гэх мэт үнэхэрийн аимшигтай төр зураг тэднийг өгтөнө. Бүтцэн юу юуг нь орчхож мэдхээр болсон байлаа. Тэр байшинд байх үедээ ханан дээр хичээ нуугдаж чадахгүй гэх мэтийн сэжиг төрүүлэн бичгүүд, гаж зургуудыг олж харжээ. Хэдийгээр зарим өрөөнд хувцас гутал гэх мэт хувийн эзүүс байсан ч сүүлийн үед хэн нэгэн тэнд байсан гэх нотлохоо эхэндээ бараг харагдаагүй. Гэвч бичлэг ихэснээс хойш 20 минутын дараа тэднийг хаалганы хөшгийг олж дотор нь орж үзэхээр шийддэг. Нүгүрэг чинь үгүй ханаас нэг авлаа. Гүжиг. Гэтэл гэрлийг асаах мөчөд сүүдэр дундаас аимшигтай хашгираа сонсогдно. Үүнийг сонссон 4 хүүгэн бүгд айр сандар нь байшингаас гарч цугтаадаг. Тэднийг гадаа гарах үед нар айлидын жагсан байсан бөгөөд тэд айсандаа машиндаа сун яаран тухайн газрыг орхижээ. Хэдийгээр бичлэг дээр орилсон хүнийг харуулж амжаагүй ч тэр хүн тухайн байранд амьдарч байсан орон гэргүй хүн байх магадaltaй гэж үздэг. Хэн нэгнээс айхгүйгээр орон гэргүй хүний оромж руу санамсаргүй орчин гэдэг үнэхээр сэтгэл төвшөм. Тэр өдрөөс хойш хүүгүүд дахин хизэж энэ саунд очоогүй байна. 2022 оны 3 дугаар сард Meg болон Chris гэх хоёр ютубер Back in Time MC суугтаа шинэ бичлэг оруулжээ. Тэд Их Британд байрлах хуучны орхигдсон нэгэн фермийн байшинд очсон бичлэгээ хуваалцсан юм. Тэд байшингийн хажуугийн цонхоор татвш оржээ. Байшингийн дотор тал нь хаягдсан нь илт харагдана. Шалан дээр наагч аалзны тор дүүрэн гутлнууд тоостой хэрэглэгдээгүй мэт үхсэн амьтад хэвхтэл хэвтэж байв. Орны хажууд хэд хэдэн бууны сумч харагдаж байлаа. Гэсэн ч гэрлийн чийдэнгийн нэг нь шинэхэн зарим хувцас бараг хэрэглэгдээгүй мэт харагдаж байв. Байшингийн хан дээр өлгөөтэй зургнуудаас харахад 4 хүүхэдтэй айл энд амьдарч байсан бололтой. Гэтэл дээд давхарт гарах үед тэд маш хачирхалтай зүйлдээ нүур тулгардаг. Wow. Oh my God! You know, you're alive. You are? You know, Mum. You live in here. You can't live in here. Yeah? No. But we can't. We thought it was abandoned. We thought it was abandoned. You can't live in here. Крис өрөөнд орж ирээд юу ч анзаарсангүй. Харин Meg орох үед орон дээр хэн нэгэн унтаж байгааг мэдэж хөвшин эмэгтэйсэрч тэр хоёрыг айлгажээ. Тэдэнтэй ойролцсон эмэгтэй өөрийгөө Jane гэж танилцуулсан бөгөөд 30 жилийн орхигдсон байшинд ганцаараа амьдарч байгаагаа хэлдэг. Крис болон Meg түүнд туслахаар хоол хүнс цэвэр хувцсанд л олоодог. Jane бүгдээс татгарсан байна. Тэрээр фермерүүд түүнд хоол ус авчирдаг гэдгийг хэлдэг ч энэ бүхэн үнэн эсэх нь эргэлзээтэй. Видеоны төгсгөл Крис тайлбар оруулж тухайн газрын талаар судалгаа хийж байхад Jane-тэй танил нэгэн нэр түүнтэй холбогдож фермерч мөн тэнд амьдардаг. Jane-ийг харж ханддаг. Гэхдээ Jane өөрөө тусламж авах дургүй талаар хэлсэн байна. Jane өөрийнхөө талаар бүх үнийг хэлээгүй байх магадaltaй гэж үзсэн Крис эцэст нь насан туршидын халамжийн газартай холбогдсон байна. Тэд Jane-ийн талаар мэдээлэл мэдэж байгаагаа баталсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Энэ үйл явдлаас хойш дахин шинэ мэдээ гараагүй бөгөөд Джейний хувь заяа хэрэгснийг хинч мэдэхгүй. Гэхдээ хэн нэгэн ирээдүйд дахин энэ байшин зочлбол ижил төстэй зүйлтэй нүүр тулгарх нь дамжиггүй. Өндөр өртөө эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас дэлхийн өнцөг болон бүрт олон наснууд инхүү мартагдсан орхигдож байна. Джейн гихийн нэмэгтэй ч гэсэн гэр бүлийнхэнтэй илэрж үлдсэн амьдралаа илүү тав тухтай өнгөрөхийг хүсдэг нь эргэлзээгүй бизээ. Роберт Пултоны бааз сургууль нь Ohio мужийн Cleveland хотын харьцангуй аюултай дүүрэгт орших орхигдсон сургууль юм. Уг барилга 92 жилийн настай бөгөөд сүүлийн 13 жилийн турш хаягдсан байдалтай байгаа. Ойр орчмын оршин суугчид уг барилгын талаар гомдол гаргасаар ирсэн. Учир нь уг сургууль нь тухайн орчны үзмжийг гутааж, гэмт хэргийн голомт болж, орон сууцны үнэлгээнд сөргөөр нөлөөж байв. Иймд Cleveland хотын захирагч тус барилгыг орон сууцны зориулалтаар шинжилж олон давхар хөнгөлтэй орон сууцны хороол болон хувиргах төлөвлөгөөг зарласан. Гэвч одоогоор энэхүү санаачлалын төлөвлөгөөний шатанд явж байгаа бөгөөд хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай. Хэрэв энэ бүх зүйл төлөвлөгөөний дагуу явбал энэ оны эцээр барилгын шинжилгээ эхлэхээр байсан юм. Одоогоор Роберт Пултоны бааз сургууль нь Америкийн нэгдсэн улсын хамгийн айдас төрүүлэн орхигдсон сургуулиудын нэг хэвээр байна. 2023 оны 5 дугаар сард YouTube-ийн Urbex Hill нэртэй сувагтай Крис Хилл орхигдсон сургуулийн хаалгаар дахин орж буй 2 дахь удаагийн бичлэгээ нийцжээ. Тэрээр анхны бичлэгээ 2022 онд оруулсан бөгөөд тэр үедээ сургуулийн дотор талаас ачирхалтай гуйшсан дуу, шивнээ, хаалга жахрах болон тогшох мэд чимээ сонсон тухайга дурдсан байдаг. Түүний анхны бичлэгийн тайлбарт барилгын ихэнх хэсэг нурж унах төгсөн цаг агаарын нөлөөгөөр бараг нөхөж башгүй эвдрэл үүссэн. Энэ сургуулийг судалгаа хийх аялал хийх зорилгоор хинт зөвлөмөөгүй байна. Дээрэмдүүлж бүр муугаар хэлбэл аюул дорж болцсохгүй хэмээн бичсэн байна. Эдгээр зүйл тохиолдсны дараа ихэнх хүмүүс айдас давтаж хизээж дахин очихыг хүсэхгүй байх нь тодорхой. Гэтэл 2 жилийн дараа Крис зориг гаргана шөнийн 1 цагт ганцаараа сургууль руу дахин оржээ. The decay is crazy in here. Ямар их муудсан байна гэх анхны үгнээс нь харвал сургуулийн дотор орсон даруйд хичээлийн танхим болон коридорууд 8 шингэн номид таагүй сэтгэлд төгөж байгаа нь харагдана. Бараг 10 гаруйхан жилийн өмнө хүүхдүүд нээж хөхөрч тоглож гүйлдэж байсан энэ газар нь одоо бараг бүрэн нурсан бараан хүйтэн орон зай болон хувирчээ. Зүгээр ч нэг хаягдсан барилга биш, бараг сүнстэй сэжиг төрөлн урамсгалтай болсон байна. Крис улан цааш явж хан ховхорч шалан цөмөрсөн коридороор явх үед гинэт янз бүрийн үл мэдэгдэх чимээнүүд сонсогдож эхэлнэ. Хамгийн дээд давхраас доош буухад Крисийг хамгийн муухай, хамгийн амжигтай хэсэг хүлээж байлаа. Энэ бол хонглын хэсэг. Хонглын өрөөнүүд нь бараг бүрэн нурсан, ханнаас ус гоордсон, хөгц, хог, ялцрал бүх газар тарсан байв. Гэвч тэрийн дамжирч байж болзошгүй хүний улмарыг олж харжээ. Зарим өрөөнд дундлагын дэвсгэр хувцас хоолны сав суулга харагдаж байв. Бас усан давтсан уурын зөөхний өрөө харагдана. Дахь минутанд яг энэ өрөөнөөс чанга тас нис хийх чимээ гарч ирсэн бөгөөд Крис ганцаараа биш гэдг нь илт болов. Тэр болгоомжтойгоор нэг танхимд орох үед самбар дээр томоор бичигдсэн нэгэн мессеж нүдэнд нь тусчээ. Ганцаараа битгий судал. Мөн хаалган дээр орохыг хориглон гэсэн цаасан анхааруулга байв. Гэсэн ч Крис эдгээр анхааруулгыг үл тоон өрөөнд орлоо. Тэнд хүн амьдарч байгаа болтой илүү олон шинж тэмдгүүд байв. Цэвэрхэн гудас, хувцас, зарим хэрэгцээний зүйлс. Хамгийн аимшигтай хэсэг нь эндээс эхэлсэн юм. Гинэт хаанаас ч юм цочирдмоор цусаар орилмоор хүний хашгиран сонсогдсон бөгөөд Крис айд сандарсан байдалтай шууд гадагш гүн гарчээ. Тэрч бүхэл гарахын өмнө өрөөний хөшгийг сөхөх агшинд бичлэгдээр нэг гэрийн дүрс тод гарч үлдсэн байв. Тэр оройдоо бичлэгээ эрен үзэж байхдаа Крис чихүүд сүрэмзүүл олж харжээ.
Эхний удаа сургуульд орж ирэх үедээ нэг холын өрөөрөө сүүдэр мэдхүн алхаж буйдурс бичлэгийн болонд санамсаргүй буусан да. Юу хүн бичлэгийн турш Крисийг чимээгүйгээр дагаж ажиглаж байсан байж мэдэх. Хэрвээ тэр нь үнэхээр тэнд амьдардаг хүн бол Крисийг хөшиг зөвхөн орж ирсэн тэр агшин түүнд мөн ч адил амьлагтай санагдсан ойлгомжтой. Төрөл бүрийн с ิจ гтэй байдал зөрчил хүчрхийл үүсэх боломж ихтэй ийм орчинд ийхүү ганцаар судалгаа хийх нь амь насаа алдаж эрсдэлд оруулжгүй хэрэг. Аз уулч Крис дахин нэг удаа амьд мэнд гарч чаджээ. Дараах бичлэгийг Baker X Derek гэх нэгэн ютубер 2019 оны 10 сард өөрийн YouTube сувагтаа нийтэлжээ. Тэрээр Калифорнид мотоциклтай аялаж явах үедээ нэгэн толгодын орой дээр өрхөгдсөн байшинг олж харсан бөгөөд дотор нь орж үзэхээр шийдсэн байна. Бичлэгийн эхнээс л энэ газар руу түүнээс өөр хэнийг нь орсон нь тодорхой байв. Гайхалтай нь энэ байшин урд нь маш тансаг сайхан битээсэн боловч одоо тэр дүр зураг алдаад үнэхээр замбраагүй харагдана. Heebie-jeebies, dude. Dude, that dark room. I kept feeling something was going to jump out at me. What's down here? Dude, I think I hear somebody. I think I hear something. Тэрээр харанхуй өрөөнд орж явах үед нь яг одоо хин нэгэн гарч ирэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна гэсэн бөгөөд доод давхарт нь орж үзэх үед маш аимшигтай чимээ сонсож тэр айсандаа гүйж гаж явах үедээ хүртэл унжээ. Эцэст нь мотоцикл руугаа гүйж очиод газрыг орхиж чаджээ. Ихэнх үзэгчдийн таамаглаж байгаа энэ чимээ тэнд амьдардаг орон гэргүй хүний анхааруулга байсан байж болзошгүй. Ихэнх тохиолдолд тэд зүгээр л хэн нэг хөөх гэж дуу гаргадаг бөгөөд хэрв тэнд орж ирсэн хүн үүнийг үл таавал хүчрхийлэл үүсэх магадлалтай. Аз залхаад дөрийг тухайн нөхцөл байдлыг ухамсарлаж газар дээрээс нь даруй явж чаджээ. 2019 онд Онтарио мужийн төв хэсэгт орших жижигхэн тосгонд нэгэн харш байдаг бөгөөд нутгийн иргэд энэ газрыг чөтгөрийн тухай гэж нэрлэдэг аж. Хотын зарим оршин суугчдын яриагаар уг байшин урд нь хар тахилга үлддэг нэгэн хуучин тахилч амьдарч байсан бөгөөд байшинд сүнслэг үйл явдал болж байсны улмаас ийм нэршилтэй болжээ. Тэр тахилчийн хийдэг зан үйлдэлүүд нь харшийн орчинд амьдардаг хүмүүсийг айлгадаг байсан тул хүмүүс энэ газраас хол байхыг хичээдэг байв. Хожим харш эзэнгүй болж зарим засвар хийгдэж байсан ч өнөөдөр хүртэл эзгүй хэвээр байв. 2019 онд Джон гэх нэгэн судлаач энэ байшинд ганцаараа шөнө очиж судлахыг шийджээ. Бусад орхигдсон барилгуудтай харьцуулахад харш нь ихэнх хэсгээрээ сайн хадгалагдсан байсан ч гараж нь бүрэн орсон байв. Been hearing stuff upstairs, but I'm hoping, and I mean this, I really hope that it's paranormal and not someone freaking in here. My keys are making noises. Freaking somebody down there, dude. Come on, quit messing with me. I'm just trying to freaking... I'll leave. There's something else in here. Now that I've got myself in a bad situation. Oh, jeez. Судалгаа эхэлснээс 5 орчим минутын дараа Джон дээд давхарт ямар нэгэн чимээ сонссон ч яг шат өсөх үед чимээ намджээ. Хэдэн минутын дараа чимээ дахин сонсогдож эхэлсэн ба энэ удаа бүр чанга тод байлаа. Hello? Is there somebody here? I'm not here to bother or rob anything. I was just here exploring. I thought it was a band. Джон хариу хүлээлгүй хашаас ухаан баларцтал гүйж гарсан бөгөөд хангалттай холдсон хоноо буцаж хартал юу ч харагдаагүй. Энэ хүн яг хэн байсан, хаана ногдож байсан, ямар зорилготой байсныг хэн ч мэдэхгүй. Үзэгчдийн дийлийнх нь энэ бол зүгээр л нэг судлаач байгаагүй гэж үздэг. Учир нь судлаачид хоорондоо ийм зан гараадгүй бөгөөд өвчлөн бие биенээ дэмждэг нэгдмэл соёлтой байдаг. Тиймээс хэн түүнийг хашгирч сүрдүүлсэн тодорхойгүй хэвээр үлдсэн бөгөөд
Энэ нь магадгүй орон гэргүй хүн байж болох ч эзэн нэгэн цагт хэн нэгэн дахин юм газарт очивол яг ижлэн зүйлдээ тулгарах магадaltaй. Эдгээр жишээнүүдээс харахад биднийг хамгийн их айлгадаг зүйл бол хий үзэгдэл сүнснүүдээс илүүтэйгээр орхигдсон харанхуй орчин нуугдж байгаа хүний төсөөшгүй зан авир юм. Хэн байж болох вэ? Ямар зоригтой вэ? Аюултай юу? Аюулгүй юу? Энэ бүхэн тодорхой бус байдлаасаа болоод илүү их айц төрүүлнэ.